Ховд аймгийн Дарив сум нь Улаанбаатар хотоос 1220 км, аймгийн төвөөс 210 км төршдөг. Нийт 5 багийн 2700 гаруй хүн амтай зах хязгаар нутгийн аслагдсан сум юм. Ховд аймгийн Дарив сум бол Дэлхийн байгаль хамгаалах сангийн төслийн зорилттой сумдын нэг бөгөөд тус суманд 15 хоршоо бүртгэлтэйгээс тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа 2 хоршооны нэг нь Баялаг Сутай хөгжил хоршоо юм. Тус хоршоо нь 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Дэлхийн байгаль хамгаалах сан төслийн дэмжлэгтэйгээр 16 гишүүнтэй анх байгуулагдаж байсан бол жил гарын хугацаанд 75 гишүүнтэй болон өргөжин, мал аж ахуй, худалдаа үйлчилгээ, түүхийд зуучлан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Нэг гишүүнээс нийлүүлэх хөв хөрөнгө сая 500. Тэгээд тэрнээс дээш гэсэн. Тэгээ одоогоор бид нэр өөрийн хөрөнгөөр 300 орчим сая төгрөгтэй хөдөө аж ахуйн чиглэлээр болон үйлдвэр үйлчлэгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлж байна да. 21 оны 6 сараас эхлээд одоо үйл ажиллагаагаа албачуулаад долоон ажлын байр бий болгосон байгаа. Малчтын орлогыг нэмэгдүүлэх, тэдний нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор малчтыг нэгтгэн идэвхтэй ажиллаж байгаа Баялаг Сутай хөгжил хоршооны зөв эхлэлийг хараад орон нутгийн зүгээс боддоор дэмжиж эхэлсэн байна. Маш богино хугацаанд маш үр дүнтэй явж байгаа юм хоршоо. Энэ дээр нь ч одоо төр засгаас бас нэлээд одоо дэмжиж ажиллаж байна бид. Зорилго нь гэвэл эцсийн цаад том агуулгаар нь авч үзэх юм бол энэ ард иргэд хоцох юм. Энэ малчид өөрсдөө орлогоо нэмэгдүүлэх боломжинд бүрдэн тэдний маань одоо аж амьдрал сайжирна гэдгийг олж харсан учраас энэ хоршоог одоо төрийн зүгээс юу хэрэгтэй вэ гэдэг болгоноор нь одоо дэмжиж одоо тулгуур асуудлыг найлуулах шийдвэрлэгийг хичээж байгаа. Эндээс бол бид ямар нэгэн ашиг хонжоо бол харахгүй. Гэхдээ ирээдүйд бол иргэд маань, малчд маань, ард иргэд маань энэ дээрээс орлого олох, цаашаа тэд маань сайн сайхан амьдрах боломжийг бүрдэх нэг хөшүүргийн хөдөө аж ахуй хоршоо. Мөн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Дэлхийн байгаль хамгаалах сан, цомын засаг даргын тамгын газар, Баялаг Сутай хөгжил хоршоо 3 талд гэрээг байгуулсан нь хэн хүний сонирхлыг татаж байлаа. Зорилго нь бол одоо энэ хөдөө аж ахуй хоршоогоо цааш нь бас дэмжиж бэхжүүлэх. Үндсэн одоо бие даасан ийм одоо томоохон хоршоо болох ийм үндсэн зорилготойгоор энэ гэрээ байгуулагдсан. За энэ ажлын хүрээнд бол бас нэлээд хэд хэдэн ажил хийгдэж байгаа. Өөрөөр хэлбэл одоо тэр хоршооны одоо шаардлагатай зүйлсүүдийг одоо бас эренбэлж шийдвэрлэх энэ ажлууд бол эхнээсээ хийгдэж явж байгаа. За одоо жишээ дурдахад энэ малын гаралтай түүхийд бол одоо зах зээл борлогдохгүй үнгүүдсэн ийм байдалтай байна. Энийг бол одоо энэ асуудлыг шийдвэрлэж малчтад орлого олдог болох нөхцөлийг бүрдүүлэхээр бас нэлээд одоо хамтарч ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд бол одоо Дэлхийн байгаль хамгаалах сангаас бид одоо малын арьс шир боловсруулах жижиг орын цехийг одоо бас тоног төхөөрөмжийг шийдүүлж байна. Үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад зориултын байр сав хэрэгтэй. Энэ дээр нь бол сум орон нутгийн зүгээс бас хөрөнгө мөнгөний шийдэж тухайн одоо байр савыг одоо барьж байгуулах, засварлаж сэргээх энэ үйл ажиллагааг одоо маш богино хугацаанд одоо яаралтай эхлүүлэх ийм зорилт тавиад одоо ингээд ажилдаа орж явж байна. Утгагүй одоо Дарив суманд одоо тэр малын гаралтай тэр арьс шир түүхийдийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгоод нэмийн өртөг шингээсэн ийм одоо бүтээгдэхүүн болгож зах зээлд борлуулах. Энэ эргээд тэндээс одоо тухайн малчд маань одоо үр дүнгээ хүртдэг, орлогоо нэмэгдүүлдэг ийм байх боломжийг бүрдүүлэхээр одоо зорж ажиллаж байна да. За энэ арьс нэхний үйлдвэр маань ашиглалтанд орсноор жилдээ бид нар 5000 орчим арьс нэхий илдэж боловсруулж түүхийд эцсийн бүтээгдэхүүн болгож зах зээл дээр гаргах гэсэн тооцоололтой байгаа. Хөрс зэрэгэлдээ 4 сумаас түүхийдээ бэлтгэнэ гэсэн ерөнхий анхны бол төлөвлөгөө явж байна. Энэ үйлдвэр маань бүрэн ашиглалтанд ороод явах юм бол 4-5 тогтмол ажлын байр бий болох байгаа. Орон нутагт төр хоршоо хоёр хэрхэн хамтарч ажиллаж үр дүнд хүрч болдгийг энэхүү хоршооны төр хоршооны түншлэл туршлага харуулж байна. Мөн орон нутгийн хөгжлийн сан болон шинэ хөдөө төслийн зүгээс тодорхой хэмжээний санхүүжилтийн Сутай үйлдвэрийн 200 хуудсан хураг худалдан авч Баялаг Сутай хөгжил хоршоонд нийлүүлсэн байна. Тус хоршоо Сутай үйлдвэрийн нэгжийн эргэлтийн сөрөг буюу биологийн хөрөнгө авахд 28.5 сая төгрөг зарцуулжээ. Сутай үйлдвэрийн хонийг 1990 онд бие даасан омог болгон баталсан юм аа. Монголд 15 хоньны үйлдвэр байдаг. Яг нэг нь өстө омгийн
Сутаа омгийн үйлдвэр юм байна. Энэ манай Ховд аймгийн хэмжээнд бас жишг болох үец брэнд болсон нэг юу байгаа, хонь байгаа. Энэ хоньны маань онцлог шинжинээрээс зудан дисвэртэй ямар ч заснаас олсон нөгөө үүс ногоогоо малтаад идэх чадвартай, ашиг шимэн өндөртэй, махны гар цэгтэй, ноосны гар цэгтэй, мөн төллөх чанар нь бас ихэрлэх тэгээд бас нэг том биерхэх төлөв гаргах гэсэн маш онцлог даваа талтай хонь байгаа. Нутгийн брэнд Сутай үйлдвэрийн сүргийг хөгжүүлснээр хоршоонд ажлын байр шинээр нэмэгдэж, 2 залуу малчны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн орон тооны малчнаар ажиллаж байна. 7 сарын ихээс хойш сүргээ авч малж хийж байгаа. Хинз мал болохоор жоохон ялгаатай л байна. Доктор муута дасран ер нь ажиллагаа ихтэй өөрөө гар дээрээ болоод өөрөө дагж байгаа болохоор тэгээд болж байна л. Сутай үйлдвэрийн хоныг хадгалж хамгаалахын төлөө манайхан одоо ингээд цөм сүрэг байгуулад одоо энэ хоргон утаснууд бол дандаа Сутай омгийн өрдлүүд энийг үржлийн гэж байгуулад Сутай омгийнхоо нэг омог гэж Сутай үйлдвэр болгоод батлагдсан манайхан манай Сутай үйлдвэрийн хоньтой. Тэгээд тэр үйлдвэрийг өсгөж үржүүлэхийн төлөө шин чанарыг алдуулахгүй төлөө ингээд одоо сүрэг байгуулсан цөм сүрэг байгуулад ингээд байж байна. Манай Сутай омгийн үйлдвэрийн хоньны чинь давуу тал нь болохоор ямар ч нутагт очсон ирээсэн тасан зогсох чадвар сайтай, хүүтэн төсвөртэй, махных нь амт чанар сайн гарц сайтай ийм үйлдвэрийн хонь байдаг болохоор манайхан одоо энийг ингээд өсөө цааш нь үржүүлэхийн төлөө ингээд цөм сүргээ ингээд бий болгож чад байж байна да. Манай оршоо анхтлээд одоо энэ цөм сүрэг байгуулад ингээд анхдагч болоод одоо ингээд суурилж чад байж байна. Хоршоо 2024 онд сумын 100 жилийн ойгоон угтаж, Сутай үйлдвэрийн цөм сүрэгтэй болох зорилт тавин ажиллаж байгаа юм. Баялаг Сутай хөгжил хоршоо гишүүдийнхээ хувь нийлүүлсэн хөрөнгийг хургаар тооцож яваад төөнүүрийн аргаар засаж суур болгон маллаж, төөнсөн хурганы уургажуулсан махыг зах зээлд нийлүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. За бид нар анх нодлын үүсгэн байгууллагад өнгөрсөн онд үүсгэн байгууллагад явж байхдаа нөгөө нэг гишүүнээс оруулах хувь нийлэх хөрөнгөө сая 500 ярьжсэн шүү дээ тий. Тэрүүнтэй холбоотойгоор бас сая 500 мянга төгрөг шинийг өдөр гаргаад өгдөг мөнгө биш байхгүй малчтай хувьд. Тэгээ бид нар за хувь нийлэх хөрөнгөө малчинтаа ингээд хургаар нийлүүлэх боломж байна, малаар нийлүүлэх боломж байна гэд зах зээлийн бүхэл харилцаагаар нийлүүлэх боломж байгаас хөдөлмөрөөрөө бас нийлүүлэх боломж байна гэдэг бас саналыг тавьсны үүднээс малчид маань өнгөрсөн 2020 оны 10 сард 30-40 гаруй малчны олчингаас бид нэр хураг суурлаж аваад Улаанбаатарлын өвж борлуулад тэр нь болохоор нэг шигшмэл хураг байсан. Бас нэг цаад нийлүүлж байгаа компанийнхаа шаардлагын дагуу амьдын жин 35 гэдээс дээш хургийг бид нэр жинлэж аваад Улаанбаатарт ирж борлуулсан юм байна. Тэгээ бид нэр шигшмэл хургаа 70-аас 90 мянган төгрөгөөр зах зээлд борлуулад тэгсэн чинь энэ нь болохоор малчтай айгу таалагдсан. Нөгөө сум нь 50 мянгатай байдаг хураг нь 70-аас 90 мянга болоод ирэнгүүт нөгөө малчт маань бас өө эн чи болмоор юм биш та гэд энэ дараа жилмээс бид ингээ хургаа өгчөөё гэсэн тийм санаачлаг гараад ирж байгаа байхгүй. Энэ хүсэлт шаардлага нь бид нар хүлээж аваад ингээ цаашаа судалсан юм байна. За хургийг дараа жил бид нар одоо нэгэнд ингээ дуршлаг амжилттай болчлоо. 50 мянгад зах зарж орлуулдаг ченж өгдөг хургаа бид нар өнөөдөр хашиж хамтраад хамтарч зах зээлд борлуулснараа 70-аас 90 мянган төгрөг төгчлөө гэдэг чинь бас малчд бодит орлого нэмэгдэж байгаа байхгүй. Тэгээд бид нар энэ онд нөгөө нэл хургаа дөнгөж төрөнгүүт нь 3 сартаад нь ихээс төрсний дараа 3 сартаад нь төөнөх арга гээд төөнөх аргыг бас судлаад дэлхийн байгаль хамгаалалтанд хүсэл тавиад ийм арга байд юм байна. Энэ аргаар бид нэр энэ жил ингээд хураг туршиж үзээд эргээд намараа борлуулж үзмээр байна гэдэг саналыг тавьсны үүднээс тэдний байгууллаганд бид нарт бас холбох гүүр болоод тэр Машмах гэдэг компани Нилбаатаргаа гэдэг доктор гог бид нарт ирж хамтран ажиллаад тэгээд тэн дээрээ бид нэр яг 500 хургийг төөнж үзсэн юм байна. Тэгээд 500-ыг 3 сартаад нь төөнчөөд эргээд бид нэр 6 сартаад нь 8 сард нөгөө хургаас тусдан суурлаад яг нөгөө журмынхын дагуу шаардлагын дагуу суурлаад 2 сар суурлаад 10 сарын ихээр бид нөгөө хургаа зах зээлд өрч борлуулсан. Тэгсэн чинь гарсан үр дүн нь болохоор төөнсөн хураг маань бодиттойгоор 3 кг ах нэмэгдсэн. Тэгээд эргээд төөнс урагтайгаа хамт бид нэр уламжлалт аргаар зассан
Мөн чимхэх аргаар дахиад чимхэх аргаар зассан 150 урга, уламжилт аргаар зассан 150 урга. Тэгээд төөнс аргаар зассан 500 урга гэдэг ингээд 800 ургыг сая зах зээлд бид нэр 10 сард борлуулад ирэхэд нөгөөд уламжилт аргаар зассан хурга маань 13.5 кг жим татсан байна. Чимхэх аргаар зассан 150 хурга маань 14 кг жим татсан. Бидний нөгөө зохион байгуулалтанд ороод явсан төөнс зассан хурга маань 17 кг татаж бас бодиттойгоор 3 кг нэг хурган дор мөн жин нэмэгдсэн тийм бодит зүйдэл гараад ирж байгаа. Тэгсэн чинь бид нар нөгөө зах зээлд борлуулад ирсэн чинь нөгөө хурга маань 85-аас 120 кг 120 мянган төгрөгөд үнд хүрчихэж байгаа юм. Эргээд нөгөө нэг насны ах үе төлгөнийхөө үнд хүрчихэж байгаа байхгүй. Тэгсэн тэгээд бид нар нөгөө тэрнээс айгу урам аваад малчт маань ч гэсэн наа чин болохоор юм байна. Одоо дараач дахиад дахиад өөрсдөө төөн застдаг хүнээ бэлдээд өөрсдөө энэ аргыг нэвтрүүлээд бүр олон малчтынхаа маасыг хамруулъя гэсэн бид нар айгу тийм урам зоригтой болсон доо. Ингээд ирэн цаашаа энийг хөгжүүлээ явчих гэсэн зорилготой болсон байна. Өөрөө яваад орчиж оролцоод тэгээд тэрийн чинь асуулахыг хараад тэгээд борлуулахад нь би өөрөө явсан бас хот руу. Тэгээд тэнд очиод ямар ч байсан нэг дийтлээ урган 110-аад мянган төгрөг болчихжээ л шүү зүгээр урга. Килдээд ингээд өгөхөд бүр дийтлэн. Тэгэл дундж нь 90 гэд мянган төгрөгийн ааштай манайд бол хургад 60 мянгатай л байгаа шүү дээ. Тэгэхэд гişүүдийнхээ ургыг тэгэж аваа явсан. 90 гэд мянган дундчтай гараад ирсэн. Бөөм хоёр болж байгаа шүү дээ. Энд чинь өдөөж нэг урганаас 30 цаасаар наа гэдэг юм. 30 мянган төгрөг гарна гэдэг чинь том хэмжилт байхгүй юу? Энэ битгэдийн бас нэг давуу тал. Төөнүүрийн аргаар зассан хурга нь төлөвний үнээр борлогдож, орлого нь тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаад малчид ихэд талархалтай байгаа юм. За нөгөө талаар байгаль дэлхийдээ ээлтэй байж, бэлчээрийн дац хэтэрхээс сэргийлэх, бэлчээрээ хамгаалах, цаашлаад малчдын хөдөлмөрийг хөнгөлөх зэрэг давуу талтай байгаа нь энэ хоршооны дуршлагаас тодорхой болоод байна. Баялаг сутайн хөгжил хоршооны үйл ажиллагаа сумын нийт ард иргэдэд хүртээмжтэй. Гишүүдийнхээ амьдралд бодит нэмэр оруулж байгаад сум орон нутгийн удирдлагууд ч сайшаан үнэлж байгаа маань.